That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сүүлийн өдрүүдэд олон улсын хүрээнд нэгэн хачирхалтай сонин хэрэг яригдж байгаа нь бүгд найрамдах хятад ард улсын иргэн Алис Гуа гэх эмэгтэй хуурамч бичиг баримт бүрдүүлэн Филиппиний орон нутгийн сонгуульд нэр дэвшиж улмаар 2022 онд Филиппиний нэгэн жижиг хотын дарга болсон ийм явдал юм а. Гэвч эцэст нь бүх зүйл илэрч цагдаагийнхан Алис Гуаг баривчлан мэдүүлэг авч эхэлсний дараагаар гэнэт түүний ойл санамжуул автагдсан мэтэр бол хуурамчаар жүжиглэж бага насныхан талаар бол ямар ч зүйлийг бол санахгүй байна хэмээн бол мэдүүлсэн байдаг. Алис Гуагийн хувьд түүний иргэний бүртгэлийн бичиг баримтуудад маш их асуудал байсан бөгөөд төрсний гэрчлэгийг бүхэл бүтэн 17 настайд авсан болох нь тогтогдсон. Тэрээр ойл санамжаа автсан гэж мэдүүлсэн тул өөрийн төрсэн газраа мэдэхгүй бөгөөд харин аль бие усны бичиг баримтан дээр өөрийн төрсэн газрыг Тарлак хэмээн бичсэн байна. Тарлак гэдэг нь түүний хотын дарга хийж байсан Бамбан гэх хотын харьяалагддаг муж юм. Улмаар цагдаагийнхан мөрдөн байцаалт хийх явцад түүний жинхэнэ нэр нь Алис Гуа биш харин Гуа Хуа Пинг хэмээх хятад эмэгтэй байсан бөгөөд эцэг нь ч мөн хятад хүн болох нь тогтоогдчихэ. Үүнээс гадна Алис Гуанад ганц иргэншлээ нууж хотын дарга болоод зогсохгүй бүгд найрамдах хятад ард улсын тагнуулаар ажиллаж мөн хотын даргаар ажиллаж байсан хотдоо хятадын хууль бус захин мөрийтэй тоглоом онлайн спортын бооцоо таврын компанийг нууцаар ажиллуулж байсан тогтоогдчихэ. Ингээд мань хүн хууль бусаар мөнгө олсон, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, иргэншлээ нууж сонгуульд өрсөлдсөн, мөнгө угаасан, гадны тагнуулын үүрэг гүйцэтгэсэн гэх мэтээр маш олон зүйл заалтаар бүх насаараа хорих ял авсан юм. Тэгвэл хэрхэн яаж ийм зүйл болчихов? Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар дэлхийн номер 1 ургамлын гаралтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentix Royal хэмээх бүтээгдэхүүн маань хамтран ажиллаж байна. Энд харагдаж буй бүтээгдэхүүн маань эрчүүдийн эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг бол нэмэгдүүлж, цаашлаад эрчүүдийн эрч хүч болон цусны эргэлтийг нэмэгдүүлснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах ийм үйлчилгээтэй ургамлын гаралтай шилдэг бүтээгдэхүүн байгаа юм а. Тэгэхээр Филиппиний мөрдөн байцаах албанаас хийсэн шалгалтын явцад Алис Гуагийн бага нас төрсэн газар боловсролын талаарх бүхий л мэдээллүүд нь өөр хоорондоо логикийн зөрчилдөөнтэй болох нь тогтоогдов. Тэрээр өөрийгөө 1986 оны 7 дугаар сарын 12-ны өдрөө төрсэн хэмээн олон нийтэд анх мэдээлж байсан ч мөрдөлхийн явцад 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсэн болох нь баталгаажжээ. Мөн төрсэн газар нь Филиппин улс биш харин бүгд найрамдах хятад ард улсын Фужиан мужийн Жинжан хэмээх хотод төрсэн эмэгтэй болж таарав. Энэ бүхэн хэрхэн эдчлэгдсэн бэ гэвэл Алис Гуагийн гэр бүл хятадаас анх Филиппинд цагаачлан ирэхдээ SIRV ангиллын визээр буюу хөрөнгө оруулалтын визээр ирж байсан бөгөөд уг визийг авахд хэрхэн анх мэдүүлж байсныг цагдаагийнхан архиваас олж тогтоожээ. Ингээд хэрэг явдал ер нь ойлгомжтой болж эхэлсэн боловч эцсийн байдлаар нотлох баримт цагдаагийнханд шаардлагатай болов. Ингээд тэд Алис Гуагийн хурууныхыг харьцуулан үзэхэд бүгд найрамдах хятад ард улсын иргэн ширхтээ Гуа Хуа Пинг гэгч болох нь тогтоогдчихэ. Энэ хэрэг нь эхэндээ бол зүгээр нэг хуурамчаар иргэншил авч улс төрд хуурамчаар орж хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэг мэт харагдаж байсан ч шалгах явцад үүнний ард арай өөр хэрэг байсан байх магадaltaй болж эхлэв. Тухайлбал түүний эцгийг шалгаж үзэхэд эцэг нь ч мөн хуурамчаар Филиппиний иргэншил авч өөрийнхөө нэрийг Ангалита Гуа болгосон болох нь тогтоогджээ. Гэтэл яг жинхэнэ бичиг баримтан дээр 1958 онд төрсэн бүгд найрамдах хятад ард улсын иргэншилтэй Жинжанг Гуа гэгч болох нь нотлогдов. Өөрөөр хэлбэл эцэг нь хоёр өөр нэр ашигладаг, хоёр өөр иргэншилтэй. Ер нь бүх зүйл нь хуурамч байсан мөн нотлогдсон юм. Улмаар 2021 оны орон нутгийн сонгуульд Алис Гуа хуурамч бичиг баримтаар нэр дэвшсэн байгаа юм. Тэрээр өөрийгөө гэрлээгүй, төрсэн цагаасаа хойш Филиппин улсад тасралтгүй амьдарсан, мөн өөрийн нэр дэвшиж буй хот болох Бамбам хотын хаяг дээрээ 18 жил тасралтгүй амьдарсан гэж мэдүүлжээ. Мэдээж хэрэг энэ бүхэн тэр чигтээ худал байв. Тухайлбал Алис Гуа өөрийн 18 жил амьдарсан гэх хаяг дээрээ сонгуул болохоос ердөө 13 сарын өмнө шилжүүлэлт хийсэн тогтоогдов. Ингээд сонгуульд нэр дэвшиж, яалталт байгуулад хотын дарга болж чаджээ.
Гэтэл энэ явдлын дараа гинтийн төсөөлөөгүй зүйлс болж эхлэв. Филиппиний хууль сахиулах байгууллагын зүгээс Бамбам хотод хууль бусаар онлайн мөрийтэй тоглоом, спорт боцоод тааврын төвүүд ажиллаж байгаа талаарх мэдээлэл ирж, цагдаагийн хүч өргөн бүрэлдэхүүнээр тус хотод гинтийн дайралт шалгалт хийв. Ер нь бол дайралт гэж хэлж болно. Эдгээр төвүүд нь маш олон хүмүүсийг ажилуулдаг, бүр буу зэвсэг, хувийн хамгаалалт энтер маш сайн байдаг болохоор цагдаагийнхан зэвсгэлэн дайралт хийжээ. Ингээд дайралтын үр дүнд 700-аас 800 орчим бүгд найрамдах хятад ард улсын иргэдийг цагдаагийнхан олж илрүүлв. Тэдний зарим нь албатан хүчээр тэнд ажиллаж байсан нотлогджээ. Мөн тэдгээр онлайн мөрийтэй тоглоомын байлнуудад хүмүүсийг тамалдаг хэрэгслүүдтэй тусгай тамлалтын өрөөнүүд илэрсэн. Үүнээс гадна маш олон хүмүүсийн гадаад паспортыг хураан авч албан хүчээр ажиллаж байсан тогтоогджээ. Улмаар цагдаагийнхан илүү сайн шалгаад үзэхэд эдгээр онлайн мөрийтэй тоглоомнуудыг янз бүрийн өөр компаниуд дээр бүртгүүлсэн байсан бас тогтоогдов. Гэтэл өнөөх компаниуд нь хотын дарга Alice Guo болон түүний эцэг Jianzhong Guo мөн Alice Guo-гийн ээж болох Lin Wen Yi гэх 3 хүний нэр дээр бүртгэлтэй болох нь баримтаар илрв. Ингээд 2024 оны 6 дугаар сараас эхлэн Alice Guo Филиппиний Сенатаас хууль зүйн яамнаас цагдаагаас мөн шүүхээс гээд 4 байгууллагаас зэрэг хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Мөн гэртэн нэгжлэг хийхэд маш үнэтэй хувцас болон тансаг хэрэглүүд илрв. Булгари брендийн $203,000 үнэтэй хүзүүний зүйлт мөн LV болон Chanel-ийн цүнхнүүд 40-50-аар илрв. Эдгээр үнэтэй брендийн тансаг хэрэглүүдийг хамгийн гол нь ямар мөнгөөр худалдан авснаа Alice Guo баталж чадсангүй. Ингээд ямар ч байсан логикоор бодоод үзвэл тэдгээр компаниудын гэрчлэгээнүүдийг ч харсан тэр бүх нөхцөлд Alice Guo эцэгтэйгээ нийлэн хууль бусаар гадны иргэдийг, голцоо хятадын иргэдийг онлайн мөрийтэй тоглоомдон ажилуулж байсан тогтоогджээ. Бүр заримыг нь албатан байдлаар та бүхэн бодоод үзээрэй, бүхэл бүтэн 700-аас 800 орчим хүнийг өөрийнх нь дор, өөрийн сүлжээнд ажилуулж байсан болж таарав. Энэ бүхэн мэдээч хэрэг түүнийг шоронд хийхэд хангалттай шалтгаан байв. Филиппиний прокуророос Alice Guo 10 жилийн хорих ялыг төлөвлөөд байж. Гэтэл бүр илүү ноцтой хэрэг гарч ирэв. Яг Alice Guo-тай адил шалтгаанаар Таиландд хоригдож байсан хятадын тагнуул гэдэг нь нотлогдсон She Zhijian гэх хүн Alice Guo-г таних бөгөөд Alice Guo яг надтай адилхан хятадын тагнуул бөгөөд бүр хятад дахь гэрийнхэн хаягийг нь хүртэл Катарын Al Jazeera телевизийн 101 East гэх баримтад нэвтрүүлэгт орох үеэр хэлж өгөв. Үүнийг сонссон Al Jazeera телевизийнхэн түүний яриаг баталгаажуулахын тулд хятадын Фужиан муж дахь хаягаар нь очиход зааж өгсөн хаяг нь бүгд найрамдах хятад ард улсын коммунист намын орон нутгийн төв байрны хаяг болох нь тодорхой болов. Улмаар Al Jazeera-гийнхэн тухайн орон нутгийн хэд хэдэн иргэдээс яриа авч Alice Guo-гийн зургийг үзүүлэн асуухад тосгоны зарим хүмүүс түүнийг таньжээ. Түүнийг Lin Wen Yi гэх эмэгтэй охин бөгөөд 2002 оны хүртэл тухайн бүс нутагт амьдарч байгаад хааныг тийш нүүсэн хэмээн мэдүүлв. Ингээд энэ бүхэн ил болсны дараагаар Филиппиний төлөөлөгчдийн танхим түүний хэрэгээр 2024 оны 9 дугаар сарын 27-ны өдөр сонсгол явуулав. Гэвч уг сонсголоор Alice Guo өөрийгөө хятадын тагнуул биш бөгөөд өөрийнх нь талаар Al Jazeera-д яриа өгсөн She Zhijian-ыг огт танихгүй, харин зөрүүлээд өөрийг нь гүтгсэн асуудлаар Al Jazeera болон She Zhijian-нарыг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэв. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа удтал явагдсны эцэст 2024 оны 11-р сарын 26-ны өдөр Филиппиний үндэсний тагнуулын агентлагаас Alice Guo бүгд найрамдах хятад ард улсын тагнуул мөн бөгөөд мэдээлэл цуглуулах үүрэгтэй бус харин тусгай чиг үүргийн буюу нөлөөллийн агент гэдгийг тогтоожээ. Нөлөөллийн агент гэдэг нь тухайн ажиллагаа явуулж буй улсынхан төр засгийн бодлого болон төрийн шийдвэрт давдаар нөлөөлөх үүрэгтэй, улс төр болон эдийн засгийн орчинд төрийн даалгавраар тодорхой байр суурь эзлэх үүрэгтэй тагнуул юм. Мөн Филиппиний тагнуулаас 2022 оны хотын даргын сонгуулийн кампанит ажлыг бүгд найрамдах хятад ард улсын төрийн аюулгүй байдлын байгууллагаас санхүүжилт болон шаардлагатай мэдээллүүдээр хангаж бүх сонгуулийг урьдаас зохион байгуулж Филиппиний сонгуульд нөлөөлсөн болох нь тогтоогджээ. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторг нь хууль зүйн товчоонд хандаарай. Тэгэхээр цагдаа нар эхлээд мөсөн уулын оройн хэсгийг харж байсан бол илүү судлах тусам улан гүн рүү н орсоор байв. Тэр гүн яг хаана аль цэгт очиж зогсохыг хинч тааж мэдэх боломж байсангүй.
Ер нь нөхцөл байдал эвгүүтэж эхэлсэний дараагаар буюу 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Alice Guo Филиппинээс оргон зугтаж Малайзад очиж тэндээсээ Сингапур, цаашлаад Индонез руу оргон зугтав. Гэхдээ эхэндээ түүнийг яг хаашаа зугтсан тогтоогдоогүй. Та бүхэн анзаарч байгаа бол нэг улсаас нөгөө рүү зугтах байдлаар өөрийн уул мөрийг замхруулах гэж хичээсэн харагдаж байна. Ямар ч тач түүнийг зугтсны дараагаар Филиппиний ерөнхийлөгч биечлэн тушаал буулгаж Alice Guo-г баривчлахыг холбогдох албаныханд даалгав. Ингээд зөө өмнөд Аз даяар Alice Guo-г Филиппиний тусгай албаныхан хайж эхлэв. Улмаар 8 дугаар сарын 20-ны өдөр түүний Филиппин улстай хамааралтай гадаад паспортыг хүчингүй болгосны дараагаар яг маргааш нь Индонезийн Батам хотод баривчлагдаж тэндээсээ Филиппин рүү буцаагджээ. Баригдсныхан дараагаар тэрээр бас биеийн байдал тавгүй байна. Уушигны хатгалгаатай гих мэтээр янз бүрийн шалтгаан тоочж мөрдөн шалгалтаас зугтах гэж оролдсон боловч энэ бүхэн нь бүтсэнгүй. Түүний холбогдсон хэрэг дэндүү ноцтой хэрэг байв. Ингээд түүний шүүх хурал болж 2024 оны 9 дугаар сарын 23-ны өдөр бүх насаараа хорих ялаар шийдгүүлв. Мөн түүний хууль бусаар олсон хөрөнгө болох 6.3 сая долларыг улсын мэдэлд хураан авчээ. Ингээд ямар ч байсан санамсаргүй байдлаар шалгаж эхэлсэн хэрэг цааш шалгах тусам тагнуулын шин чанартай асар том хэрэг болж хувирсан юм. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэсэн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.